За сайн байцгаана уу. Ингээд та бүхэндээ Microsoft Office PowerPoint програмын тухай хичээл гаргаж явахдаа таатай байна. Өнөөдөр бид нэр эффектийн тухай үзнэ. PowerPoint-ын нэгтээ all програмсынхаа Microsoft Office багц программаасаа Microsoft Office PowerPoint гэсэн сонгон аваад за PowerPoint-оо нээхээр нь бид нэр эффектийн тухай өнөөдөр ерөнхийдөө үзнэ. Зурганд эффект оруулах, бэкграундд эффект оруулах тухай үзнэ. За Microsoft Office PowerPoint програм маань ерөнхийдөө нээгдэж байна. За бид нээгээд New Office button-аас New-ийг нээн. New-ээс blank-ийг create хийгээд онгойлгоно гэсэн үг. За бид энэ хэсэг хэрэггүй учраас бид итгэжүүлээд гараасаа delete товч дараа устгана. За бид insert товчноос дснээсээ picture хэсгийг нь сонгон. Picture-ээсээ бид simple picture хэсгээс дурын 3 зургийг сонгоо авнаа. Дурын 3 зураг. Сонгохдоо бид гараасаа control товчоо дараа нэгээр нь сонгож авч болно. За сонгоод insert хийнэ. За зураг маань ерөөхдөө ороод ирлээ. За бид нэг булангаас нь татаад доош нь бүгдийг жижигрүүлнэ. За жижигрүүлээ бид зургаа ерөөхдөө салгаад слайдн дээр дарахлаа зураг маань салж байгаа. За тэгээд зургнуудаа байрлуулна. Ижил зайтай, ижил хэмжээтэй байрлуулж тавиад. За тэгээд зургаа ерөөхдөө слайднда голлуулах хэрэгтэй. За голлолтод бүгдийг идэвхжүүлээд хажууд шиг зөөн. За ингэж зөөж тавиад бид одоо зурганда эффект оруулах хэрэгтэй. Ерөнхийдөө зургийн эффектээ бүгдийг идэвхжүүлнэ. Зургнуудаа 3 зурганд эффект оруулах учраас. Тэгээ picture форматсныхаа picture эффектийг сонгоод picture effect-ээс reflection хэсгээс энийг сонгох юм бол ерөнхийдөө тал нь гарч ирнэ. Энэ үлээр бүр тал нь ерөнхийдөө тал нь. За дараагийн төлөв бүтнээрээ зургт маань эффект өгж орж ирнэ. За бид өнөөдөр талын сонгохыг сонгож байна. За мөн background-тай эффект оруулах хэрэгтэй. Background-ийн форматыг өөрчлөе бүгдөө. За тэгэхэд бол бид gradient fill-ийг сонголоо. Gradient fill-ээсээ сонгоод gradient fill-ээс field stop 1, stop 2 гэсэн байгаа. За бид stop 1-ийг сонгоод өнгийн цагаанаар өгье. За тэгэхэд ерөнхийдөө харагдах байдал ингэж харагдана. За одоо бид stop 2-ыг сонгоод мөн өнгийн цагаанаар өгье. За тэгэхэд ингэж харагдана. Харагдах байдал нь. За stop 3-аа өгөөд за өнгийн за эхлээд оранжоор өгье. За ингэж харагдана. За бид янз бүрийн өнгө өгж олно. Ягаан ч юм уу, тэрнээл ягаан ч юм уу. За бид оранжийг илүү дээр юм ингээ оранжийг сонголоо. Тэгээд apply now, apply to all гэдгийг сонгоно. За тэгээд close хийнэ. За ерөнхийдөө эффект иймэрхүү байдлаар эффектийг бид зурганд ч юм уу дүрсэнд бичгэнд оруулж болно текстэнд. За бид animation-снээс custom animation гэдгийг сонгоно. За custom animation хэсгийг сонголоо. За тэгэхэд custom animation ерөнхийдөө гарч ирнэ. Тэгээ эхний зургаа сонгоцсон. За бид motion paths буюу хөдөлгөөнтэй хэсгийг сонголоод тэгээд баруун тишээ доошоо явах ийм хөдөлгөөнийг сонгож авлаа. За үүнийхээ хөдөлгөөнийг жоохон уртыг багасгачих. За яад бол үлдсэн хоёртоо оруулах гэхлээр болохгүй маань яад бол гурвууланд нь оруулж энэ 3 эффект маань ерөнхийдөө гарна. За гурвуулангийн сонголоо. Тэгээд flying сонгочё. За тэгээ окей. За бид энийг клик хийхэд эффект нь хөдлөн гэдгийг гаргая. Animation энэ 6 дахиад давхар ийм
motion animation үүссэн байна. Энэ хэсгийг болиулъя. За ерөнхийдөө зургийн эффект оруулах хэсгийг бид нэр өнөөдөр үзлээ. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.